За энэ ингээд манай жирэмсний зургийн студ маань нэгтгэж байгаа заяа. Тэгээд би ер нь бол 2020 оноос хойш дотроо ингээд бодож байгаа. Тэгээд тэрнийхээ дагуу нэг ийм л гоё студтэй болъё гэсэн бодлынхаа дагуу ингээд тархиндаа зураглаа. Тэрнийхээ дагуу ингээд юмнуудаа ингээд цуглуулсан байхгүй юу? Энд чинь 2020 оноос хойш палаж энтрээ цуглуулаад гэлүүдээ баг багаар нэмж аваад энэ чинь мөнгөө цуглуулад ингээд авч байгаа шүү дээ. Тэгтэл яасан гэж нөгөө намар болоход навчис унахын зүгээр шалтгаан байсан гэдэгтэй адилхан ингээл гэрэл дотоо болохоор би ингээ авахгүй байна. Тэгээ бүх гэрлүүд аваад нэг гэрэл, хоёр гэрэл заяа. Тэгээл ингээ хараа 3, 4, 5, 6 гэрэл авлаа. Студ нэгддэггүй. Би нээхгүй байгаа дээ шүү дээ. Зураг авахгүй байгаа дээ. Тэгсэн чинь одоо надад нэг шалтгаан болсон чи энэ өөрөө арай л жижиг үү? Амар жижигхэн болохоор нэг л тавчуусан мэдрэмж төрөөд ингээ маяглаад байгаа байхгүй би. Тэгээ дээрэс нь би юу гэж маяглаад байна вэ гэхээр ингээд энэ зураг авах хүсэл бас ингээд төрөхгүй байгаа хадаа авах надаа ингээд нэг юм тэгээ айгаад ингээд тархин дотроо өөрөө нэг юм ингээд бодчин заяа. Одоо ингээд хүмүүсийн зургийг аваад ингээд нэг гомь дотроо төсөөлсөн байсан чинь зураг нь тэгж гарахгүй тэр хүмүүсийг шиг гаргахгүй би гаргаж чадахгүй эсвэл тэр хүмүүс одоо өөрсдөө хэрж нэмээд ямар хэмжээнд таргалсан гэдэг ямар төсөөлөл өөрчээд та яагаад намайг таран гаргач юу гэж ч юм уу тий. Миний нүрийг яагаад юм болох ч гэж ч юм уу тий. Тэгээд ахын бол надад амар хэцүү мэдрэмж төрөх болохоор эдсээ өхүүлээд тэгэн мөнгө болж яах юм бэ тийм үстэй. Надад ч хэцүү тэгэл нөгөө хүмүүс ч мөнгө төлөө дүүшлүүлж байгаа. Хачин зурагтай болцсон. Мөнгө өгөх хэцүү байх хэцүү. Тэний хачин зурагтай тэрийг насаараа хараад явах юм. Үгүй яах юм бэ? Үгүй л ингээл амар ядаргаатай олон асуултууд араас гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд ийшээгээ ороод нэг ийм өрөө байгаа хувцас солих өрөө гэдэг. Одоо тэгээд энэ дээр бид таад ядархаар ирж хөвтдیں۔ Тэгээд энд нэг ийм балер эртний үед авсан HP-ийн сайхан тосон хортой принтер бид нэр зураг хэвлэж чаддгүй энэгээр зүгээр юм жижигхэн алт малт юмнуудаа хэвлэдэг нэг принтер. Тэгээд энэ талд нь хитэн палаж манай. Тэг хитгэн палаж заяа. Хужаа палажууд байна. Тэгээд бас яг ийм Европоос авсан үнэтэй үнэхээр гоё палажууд байна. Би ингээд яач нэг ийм дутуу одоо ингээ энэ ямар гоё юм бэ? Энийг авахын сан гэл нэг ингээд нэг авч чаддаггүй шүү дээ нэг. Тэгэл мөнгө цуглуулж байгаа л 1-2 орно гэж цуглуулж байгаа 2020 оноос хойш янз бүрийн палажууд ингээл аваал. Тэгээд нэг мэдсэн чинь нэмэрхүү болцсон шүү дээ. Тэгээд энэ хідэн палажаа авчаа тэгээ би ер нь бодсон байхгүй юу? Палажнуудаас гадна ингээл өсний гоёлууд хэрэгтэй юм биш үү гээл. Тэгээл ингээл титэн битэн. Хүү эмэг хэрэгтэй юм биш үү? Тэгээ гутал хэрэгтэй юм биш үү гэж бодоол заяа. Тэгин ч ингээд хэрэгтэй юм биш үү гэж бодох юм дуусахгүй юм л шүү дээ. Ер нь бол бүгдийг ингээ бэлтэн гэх юм бол асар их хөрөнгө оруулалт хийж энэ студ босох юм биш үү гэж утсан. Миний мөрөөдлийн тэр студ нь яг ингээл бүх юм ингээл байж байдаг. Тийм мөнгө надаа байхгүй шүү дээ. Надаа тэгээ би чи ингээд яг өдөр тутамдаа нэг зураг авалт, няран зураг авч би мөнгө олж студид хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Тэр чин багаар ингээд 1 жил, 2 жил, 3 жил, 4, 5, 6 жил ингээд хоримтлуулаад ингээл багаар навж үлдэж байгаа байхгүй. Шууд надад ингээл 20 сая төгрөг маа гişээ. Студ дэм аваад өгөх юм байхгүй. 20 битгийг л 10 ч байхгүй, 5 ч байхгүй. Яг ясам дээр 2 сая төгрөг өгөх юм байхгүй. Яг үнэхээр тийм. Гэхдээ энэ студийг би яг ингэж өөрөө удаан авч явахгүй юм шиг санагдаад байгаа. Ягаад гэвэл тэгтлээ тэгж хүссэн хэрнээсээ надад нөгөө нэг тийм гоё мэдрэмж төрүүлэхгүй байсан. Бэби зураг шиг няран гэрэл зурагч нь би өөрийн хандлагаа мэддэг. Би юу хийж байгаа мэддэг. Би өөртөө 100% итгэлтэй байдаг. Угаасаа хүүхдийн зургийг би ингэж эвтэйхэн авч чадна. Угаасаа үүнээс цааш газар үгүй гэдэг шиг үүнээс илүү гоё зураг гэж арга байхгүй гэж өөрөө тэгж боддог. Тэрэн таанддаг миний цаг хугацаа бүх юмаа би яг юу гэж үнэлэх үү гэдгийг мэддэг байхгүй. Тэгээд жирэмсэн зурган дээр болохоор ингээд сайн нэг юм айцтай байгаа даа гэдээ ярьсан шүү дээ. Тэгээд нэг юм халшрах юм бихтэй болсон юм шиг. Ниран гэрэл зургийн студ дээр ямар их цаг хугацаа зарцуулж ингэж хүмүүс танигдлаа тий. Хүмүүс ингээл амар амархнаар л боддог үгүй. Асар их золиостой байсан. Асар их цаг хугацаа өөр хүүхдэд зарцуулах цаг хугацаа, хань жилдээ зарцуулах цаг хугацаа, өөртөө зарцуулах цаг хугацаа. Тэгэд дээрэс нь эрүүл мэнд. Хүн эрүүл мэндээ алтахаараа бүхнээ ойлгодог шиг би бас яг тэгсэн байхгүй. Ер нь бол тэр няран гэрэл зургийн студ дээр одоо тэгээд жирэмсний студ дээр яг тиймэрхэн болох үед гэсэн айцтай байгаа заяа. Тэгээ яг ерөөдөө нэг хідэн иймэрхүү палажууд бэлдсэн байгаа. Тэгээд өөр бусад юмнуудаа яваандаа бэлдэнэ. Гэтэ би яах вэ хөө нарийн сайн мэдэхгүй байна.
Тэгээд энэ студиудад би мэдээж өрсөлдөгч студиудаа ингээс худлаад үзэн штэ. Тэгэнгүүт үн тарифын хувьд нь ч гэсэн ингээ харж байгаа хгүй юу? Нэг 100 мянгаар аваад нүүр мөрийг бодож өгж байгаа студиуд ч байна. 700 800 мянга төгрөгөөр авч иж нэг ширхэж хувц хэрэгсэл бэлдээгүй. Зүгээр манай цэвэр зураг авалтын хүн нүрээ будуулах юмнууд нороогүй. Ийм сая 100 мянгаас дээшээ байвал нүур амын бодож өгөх үйлчилгээгээ та ийм үнээр ингээ хийлгэж болно гэдэг тиймэрхүү газрууд ч байна. Янз бүрийн үнэлгээтэй хувийн зурагч байна. Тэгээд дунд чинь нэр нь бол 500 мянга юм билээ. Яг ингээ зураг авахлаад бүтэн ингээ дугаалгаад авах нь 500-аас 600 мянга хооронд юм билээ. Ямар алла студ байдаг юм бэ? Жирэмсэн зураг авдаг студиуд бүгд өөрсдөө гэсэн үн тарифтай байгаа байхгүй. Тэгээд би ерөнхийдөө эн чинь маш их асуулга явуулж байгаа шүү дээ. Жирэмсний зургийн студ дээрээ. Асуулга явуулаа хүмүүс жирэмсний зураг таалагдсан уу гэсэн чинь энэ 80% нь таалагдаагүй байт юм байна. Баазарван минь гэж бурхан буддаа гэж нэрээ бүр тэр студиуд дээр үйлчлүүлсэн хүмүүс ингээд энэ таалагдаагүй тэрийн таалагдаагүй гэж агийн сонсчоод бурхан минь энэ ч хэцүү ажил яах нэ гэж бодсон. Ер нь хүмүүс 100 мянган төгрөг төлж зураг авахулчаад төгс нүүр арьс арчилгаа дээрэс нь бүх хувцсууд нь гоё болоо. Тэгээд дээрэс нь аягүй гоё төгс зурагтай болох гэсэн юм билээ. Тэр одоо хэдэнд бүгрэг төлж байгаагаас үл хамааран үйлчлэгээгээл аягүй сайн авахыг хүсэж байгаа байхгүй юм. Тэгэнгүүт чинь эн чинь бас цаана айгүй их юм байгаад байгаа хэрэг нөөрийг бодж өгөөд хувцс хэрэгслийн бүгдийг бэлдээд тэгээд ингээд зургийг гойд зураг дарах үйлчилгээ зурагчид чинь зураг дарах юм үнэлэх ёстой шүү дээ. Тийм. Тэгтэл бас нэг амар ойлголтын алдаа зүрхнүүдгүй амар их юм байт юм байна хоёр. Мэдгүй тэгээд та нар ингээд бас хүний оронд өөрийгөө тавьж бодож байгаараа ер нь бодож байгаараа тэр Монгол зураг авж байгаа студиудээр би айгүй бахархаж байгаа шүү guys. Та нар айгүй мундаг байгаа шүү. Та нар маань их мундаг юм билээ. Би энэ жирэмсний зураг дардаг болно гэж ботсон цагаас хойш авч ч үзээгүй ээжэж ер нь та хэдийн зовлон маш сайн ойлгож байгаа шүү. Миний энэ хараа би энэ сандлыг захиалсан мейкаптай зориулаад Mommy and Me гэсэн бичигтэй арталтай. Тэгсэн чинь ингээд жирэмсэн ээж нэрийг нөөрэ бодуулахтаа суу гэсэн чинь энэ сандал чинь удлаа юм биш хөлөө тавих хэрэггүй байгаа харж байна. Юу энэ дээр яаж жирэмсэн ээж суух вэ те энэ ингээд фейл. Тэгэл би энэ нэг студи дээр фейлцэн юмнуудынхаа талаараа рил хийж пэйж дээр оруулсан шүү дээ. Туршлага дутаад байгаа хгүй. Тэгээ дээрээс нь миний тарих орж гараад тэгээд алдаатай юмнууд аягүй хийцэн билээ.